Доминик Ди Томаси дэлхийд даяар Дом Тамато нэрээр танигдсан залуу 1992 оны 5 дугаар сарын 14-нд Австралийн Сидней хотод төрж өссөн бөгөөд түүний хөдөлгөөнтэй амьдрал анхнаасаа өвөрмөц замналаар эхэлсэн гэдэг нь онцгой. Бага наснаасаа мөсөн дээр эргэлдэж балетийн хатууд ихтэй хичээл суусан нь түүний биеийн хяналт, уян хатан байдал, тайзны мэдрэмжийг эрт төлөвшүүлж чаджээ. Гэсэн ч өсвөр наснда тэр улам бүр нэгэн хэвийн хит баригдмал дүрмтэй спорт түүнд тохирохгүй. Харин илүү чөлөөтэй, өөрийн хүсснээр бие илэрхийлэх боломжтой хөдөлгөөний хэлбэр хэрэгтэйг ойлгосон гэдэг. Ингэж тэрээр 2007 онд анхудаа паркур, фри раннингтэй учирч хязгааргүй мэд мэдрэгддэг энэ урлагийг амьдралынхаа төвд тавьж эхэлсэн байдаг. Гэхдээ Доминик дэлхийн хэмжээний тамирчин болох хүртлээр шууд өндөрт гарч ирээгүй. Амьдралаа авч явахын тулд хог тээвэрлэгчин ажил хийж, үүрийн бүрийд удамж болгоноор явж байхдаа ажлын завсраар биеийн тэнцвэр, хариалтын техникээ байнга давтсаар байлаа. Хүмүүсийг харахад энэ бүхэн энгийн нэг залуугийн амьдрал шиг боловч тэр үеийн шаргуу хөдөлмөр, өдөр бүрийн давталт нь түүнд үл эвдэгдэх төсврийг бий болгож, ямар ч бартааг урлаг мэт хөдөлгөөн болгож хувиргах суурийг тавьжээ. Тэр нэг удаа газарт 1000 удаа хийгээд ундаггүй зүйлээ өндөр дээр хийгээд яагаад унах ёстой гэж хэмээн хэлсэн нь түүний техникээ бүрэн хянаж сурсан, өөртөө итгэх итгэлийн тухай бүхнийг илтгэж байгаа юм. Өөрөөр давталтын үр дүнд Дом энгийн сонирхогчийн төвчнөөс олон улсын фри раннингийн нүүр царай болсон бөгөөд эцэст нь Red Bull-ийн албан ёсны тамирчин болж дэлхийн тавцанд бүрэн хөл тавилаа. Өнөөдөр хүмүүс түүнийг өндрөөс буух техникийн төгс хяналттай байдал, хүчтэй хэрнээ уян хатан хөдөлгөөнөөр нь Head Drop Master хэмээн нэрлэдэг. Гэхдээ түүний техникийн гайхамшиг зөвхөн зоригтой байдлаас бий болоогүй. Хүүхэд наснаас нь төлөвлөсөн тэнцвэрийн мэдрэмж, уян налархай чанар, насан туршид бий болсон тэнцвэр хадуужлын нийлбэр нь түүнийг үнэхээр давтагдшгүй тамирчин болгосон. 2024 онд тэрээр Physical Asia шоунд Австралийн төлөөлөн оролцож зөвхөн хүчин чадал бус сэтгэл зүй, хурд, уян хатан байдлыг зэрэг сордог энэхүү олон улсын хатуу тэмцээнд паркурын ур чадвараа өөр өнцгөөс харуулсан. Домын хувьд энэ шоу бол зүгээр нэг өрсөлдөөн биш, харин хөдөлгөөн хүний хязгаарыг яаж өөрчилж, өргөжүүлдгийг олон нийтэд үзүүлэх өөр нэгэн тайзан байсан юм.